Өнөөдөр би талархлаа илэрхийлэх 7 шалтгааны тухай ярих хүсэлтэй байна. Чи өдрөө яаж эхлүүлдэг вэ? Хэрвээ өдөр болгоныг талархлаар эхлүүлж, талархлаар төгсгөвөл амьдрал ямар байх болоо? Амьдралдаа талархснаар дахин талархах олон сайхан зүйлийг өөрт татах болно. Жишээлбэл сайн сайхан амьдралдаа талархвал сайн сайхан бүхнийг өөрт татна. Хангалуун амьдрал талархвал хангалуун амьдралыг татах болно. Хайртай хүмүүсээр хүрээлэгдэж байгаадаа талархвал бүр л их хайраар хүрээлэгдэх болно. Чи юу хүсэж байна вэ? Түүндээ л талархах нь зүйтэй. Сайн сайхан зүйл, ад завшаан, гайхамшиг өдөр болгон хаасайгүй тохиолдож байдаг. Гэвч тэр болгон хүмүүс үүнийг олж хардаггүй. Учир нь хүн юун дээр анхаарлаа төвлөрүүлнэ, түүнийгээ л олж хардаг. Баярлж талархснаа илэрхийлж байгаа хүн баярлж талархах бүхэл юмн дээр анхаарлаа төвлөрүүлж байгаа болохоор амьдрал тохиолдож байгаа бүхэл сайхан эерэг зүйлүүдийг олж харах чадвартай байдаг. Талархах зан чанар бол хүнд байх хамгийн сайхан зан чанар мөн. Хэрвээ чи хүүхдүүдэд сургуульд нь хүргэж өгдөг, өглөөний цайг нь бэлдэж өгдөг завгүй ээж, завгүй аав бол хэрвээ чиний ажил эрт эхлэх учраас өглөө яарч байгаа бол тэр тусмаа өөртөө хэдхэн секунд гаргаад талархах цагийг гаргах нь зүйтэй. Талархлаа илэрхийлэх 7 шалтгаан. 1-р талархал илэрхийлэх нь зөвхөн сайн үр дагавартай. Баярлж талархснаа дотроо өөртөө болон бусдад илэрхийлснээр хүн тэр дороо эерэг болдог. 2-т талархлаа илэрхийлэх нь сайхан амьдрал руу чиглүүлэх дүт зам юм. Талархал илэрхийлснээр хүн эерэг болдог. Хүн эерэг байх үедээ бүхэл боломжийг олж хардаг болохоор талархал илэрхийлснээр хүссэн амьдралаараа амьдрах бүхэл боломжийг олж харж түүнийхээ дагуу арга хэмжээ авснаар хүссэн амьдралаа хурдан бодит болгоно гэсэн үг. 3-р талархлаа илэрхийлэх нь эрүүл мэндэд тустай. 20 секунд талархах бодол бодсноор стресс гормоныг багасгадаг. Сэтгэл санааг тайвшруулж, гүн амьсгаа авахуулж, цусны эргэлтийг сайжруулж, биеинд хүчил төрөгчийг ихсгэх сайн талтай гэж судалгаагаар гарсан байдаг. 4-р талархал илэрхийлснээр сайн сайхан бүхнийг татах болно. Бид юу их бодно, түүнийгээ л өөртөө татна. Олон дахин бодсон бодол бодит болдог болохоор юунд их талархна, түүнийгээ л бид дахин өөртөө татах болно. 5-р талархал илэрхийлснээр хангалуун амьдралаар амьдрна. Хүн ер нь байгаагаа анзаарч түндээ сэтгэл хангалуун байж чаддаггүй. Харин талархал илэрхийлснээр байгаа бүхнийгээ мэдэрч түндээ сэтгэл хангалуун байж чаддаг. Өвчин зовлонгүй эрүүл байгаадаа талархна. Өмсөх хувцасгүй биш, хувцастай. Идэх хоолгүй биш, хоолтой. Хайрлах хүнгүй биш, хайрлах хүнтэй гэдгээ мэдэрч түүндээ талархаж сэтгэл санаа тайвширч сайхан болно. 6-р талархал илэрхийлэх нь ад жаргалыг 25%-аар ихсэгдэг. Талархал илэрхийлснээр хүн эерэг, өөдрөг, бусдад тусламжтай, өөрийгөө хайрладаг, эрч хүчтэй, зориг руугаа тэмүүлсэн хийч бүтээх хүсэл эрмэлзэлтэй байдаг. 7-р талархал илэрхийлснээр уур уцаар айдсыг дарна. Хүн нэг бол эерэг, нэг бол сүрэг байдаг. Аль нь цогтой байх боломжгүй. Уур хурч айдас төрвөл тэр дороо гүн амьсгаа аваад талархлаа илэрхийлэх нь зүйтэй. Чи талархлаа илэрхийлэх 7 шалтгааныг мэдэж авлаа. Долуула хүчтэй шалтгаан байгаа биз? Тийм болохоор өглөөгөө талархлаар эхлүүлж өдрөө талархлаар төгсгөх сайхан дадлыг өөртөө суулгаарай. Ингэж суулгахын тулд цаг гаргаж байгаад юун талархаж байгаагаа бичээд өглөө босонгуудаа юу хийдэг тэр хийдэг юмныхаа хажууд нүдэнд харагдах газар наагаарай. Ингэж нааснаар өөртөө сануулах болно. Хүн ялгаагүй өдрийн төгсгөлд орондоо ороод унтахаасаа өмнө нүдээ аниад өдөр болсон бүх зүйлүүдтэй талархаад өдрөө төгсгөөрэй. Өдрийн явцад сэтгэл санаагаа хурдан засч эерэг өөдрөг болохыг хүсвэл талархлаа илэрхийлэх цаг гаргаарай. Нэг их цаг гаргах шаардлагагүй. Доод талд нь 20-30 секунд байхад л хангалттай. Амжилтын тайрна. Би талархлаа илэрхийлэх цаг гаргаж байгаадаа талархаж байна. Талархлаа илэрхийлэх 7 шалтгаан таалагдсан бол цааш найз нөхдөдтэй түгээгээрэй. Хүс, хий, хүр зөвхөн чиний өөрийн хүсэл эрмэлзэл чамайг амжилтанд хүргэнэ.